Улсын засгийн газрын ээлжид хуралдаанаар кибер аюулгүй байдлыг хамгаалах кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэрүүд гаргалаа. Үүнд онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох, улсын төсөв болон тухайн байгууллагын төсвийг батлахдаа мэдээллийн технологийн зардал гэх ерөнхий зүйл ангиар биш, кибер аюулгүй байдлын зардал гэдэг тусгай зүйл ангитай болж, кибер аюулгүй байдлын технологийн шинжилэл, тэр дундаа аль биесны лицензтэй програм хангамж ашиглах зэргийг нурдлаа. Харин Монгол улсын кибер аюулгүй байдлын эрсдлийн түвшинг тогтоох судалгааг өнгөрч сараас Оксфордын их сургуулийн эрдэмтдтэй хамтран хийж 12 дугаар сард үр дүнгийн тайлгнахаар ажиллаж байна. Түүнчлэн Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Баатархүү, Тагнуулын ерхий газрын дарга Одон Баатар нарын хамтарсан тушаалаар кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх журам аргачлал батлагдлаа. Өнгөрсөн 7 хоногт интернет эмнэлгийн мэдээллийн систем кибер халдлагад өртсөнтэй холбоотойгоор Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам болон кибер халдлага зөрчлөө тэмцэх нийтийн төв эрүүл мэндийн байгууллагуудад кибер аюулгүй байдлаа хэрхэн хангах, халдлагад өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өглөө. Иргэд болон хувийн хвшлийн байгууллагууд кибер халдлагад өртсөн тохиолдолд 113 дугаарт хандаж тусламж авах боломжтой. Монгол улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8% нь өөрийн холбооны сүлжээ нэвтэрчээ. Харин үлдсэн газар нутагт ямар нэгэн сүлжээнд холбогдоогүй байдалтай байна. Иймд Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас 2024 онд 74, 2025 онд 55 багт сүлжээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Үүний зэрэгцээ Монгол орны алдагдсан бүс нутагт харилцаа холбооны үйлчлэгийг үртээмжтэй хүргэх үүднээс Монгол улс 2027 онд үндэсний хиймэл дагуулах өөрөөр бэлтгэл ажлаа хангаж байна. Тэр болтол газрын дэд бүтцийг ашиглан сүлжээ оруулах асуудал цаашид үргэлжилнэ. Энэ ажилд оператор компаниуд идэвхтэй оролцохыг Mobicom корпорацийн төлөөлөлтөд уулзах үеэр Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Баатархүү онцоллоо.